Зээ нэг сайхан гоймон чанж идмэр өдрүүд бас байдаг шүү дээ. За би өнөөдөр Алдарт Палдогийн энэхүү чиз раменыг одоо идэх чинь. За тэгээ энэ гоймонд бол ойрд орцсон байгаа. За тэгээ амтлагчаа гаргахаар ийм 3 амтлагч гарч ирнэ. Энэ за тэгээд энэ амтлагчийг эхлээд энийг хийх болоогүй шүү. За тэгээд амтлагчуудаа ингэ жоохон буцлагж байгаад би гоймон гоё. Тэгэх юм бол амт нь илүү гоё болдог. За өндгөө хийн би өндгийг бол шууд бүхлээр нь чандаг. За араас нь зайцаа гоё үжижил хэрчээд хийчин. За муу хутгаад өгнөө. Хутгаад өгнө шүү. Сайн хутгаад өг. За тэгээд дээрээс нь ногоон сонго хийгээд сайхан буцалж шүү. За ингээд ямар гоё юм бэ? Чизээ хийгээд өгнө. Яг гарахынхаа өмнө шүү. Чизээ хийж өгөөд сайн хутганаа. За тэгээд бүгдээрээ идцгээе. За идцгээе. Үнэтэй үнэхээр гоё. Бислэгний амт нь хамаагүй илүү идэх хөхгүй. Алдарт Палдогийн энэхүү чиз раменыг нэг идээд туршаад үзээрэй. Баярлалаа. За тэгээд та нар дахиад нэг юм хэлэхэд гаргахын өмнө бас ингээд би 50 мл заримдаа сүү хийждэг. Энэ бол айгүй гоё тийм creamy амттай болдог. Тэгээ өмнөхөр нь хийж болно. Ийм аргаар бас хийж болж байна. Баярлалаа. What the food?